Сайн байцгаана уу? Энта компани эмчилгээгч Ашигчир байна. Өнөөдөр та бүхэндээ ходоод болон улаан хоолой өрөвсөлт төвчин болон гастрогел бүтээгдэхүүний танилцуулгыг хүргэж байна. Ходоод болон улаан хоолойс өөргөө өвчин нь бол ерөнхийдөө улаан хоолой болон ходоодны хооронд цагирган булчин дүүсч ходоодны хүчил улаан хоолойд буцаж сүргэж гардаг эмгэгийг хэлдэг. Хөнгөн хэлбэрийн үед сүргэн 7 хоногт дор иж 2 удаа дунд болон хүнд зэргийн үедээ түүнээс олон илрэх тэгээд улаан хоолойн сансдыг гэмтэж болно. Ходоод улаан хоолойн сөргөө өвчний үед түгээмэл илрэх шинжүүд бол байдаг. Тэднээсийн нэгт нь бол цээж хорсох, ихэвчлэн хоосны дараа болон шөнөөр илүү хүчтэй мэдрэгддэг. Мөн цээж өвдөх, ихрүүлэх, залхихад хүндрэлтэй болох болон эзэн зүйлээрээ ойгуулах, буцааж гаргах шинж тэмдгүүд илэрдэг. За эмчилгээний сонголтыг бол өвчтний нас, шинж тэмдэг, завирын байдалд үндэслэн шийддэг. Ходоод улаан хоолойн сөргөө өвчний эрт үе шатанд эмч ходоодны хүчлийг багасгах эм ухыг ерөөхдөө зөвлөдөг байгаа. Эмийн эмчилгээнээс гадна ходоод улаан хоолойн сөргөө өвчний завирыг бууруулж урьдчилан сэргийлэх аргууд гэх юм бол бага хэмжээгээр ойрхон идэх, тамхи татдаг бол та тамхинаас гарах хэрэгтэй. Ходоод улаан хоолойн сөргөө өвчин үүсгэхээс сэргийлсэн хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Биеийн жингээ зохистой хэмжээнд нь байлгах, тэгээ бага хэмжээгээр ойрхон хооллох, тэгээд бариу биш сул хувцлах хэрэгтэй. Өөрийнхөө биед эвтээх хувцсан гэсэн үг. Тэгээд унтахаас 3 цагийн өмнө хоол идэхгүй, унтахдаа толгоогоо 15-аас 20 см өндөрлөөд ерөөхдөө бол биеийн жингийн индекстэй анхаарах нь хамгийн чухал. Мөн спортоор хичээлэх болон өөрийнхөө биед эрэхтэй уулан талхах, цэвэр агаарт байх гэх мэтлэнгээр амьдралын хэм маягаа та өөрчлөх хэрэгтэй байдаг. Энэ бүхнийг зохицуулан шийдэх гастрогел бүтээгдэхүүнийг та бүхэнд санал болгож байна. Гастрогел нь болохоор дотроо окситоцин буюу хэсэг газрын өвчин намдаах мэдээг бүлжүүлэх үйлчилгээтэй. Мөн хөнгөн цагааны гидроксид болон магний гидроксид агуулсан байдаг. Хөнгөн цагааны гидроксид нь бол ерөөхдөө бол ходоодны шарах, хүчлэлэг, тэгээ ходоодны хямралыг намдаах зорилгоор хэрэглэдэг антацид бүтээгдэхүүн юм аа. Гастрогелийг хэрхэн хэрэглэх вэ гэх юм бол та өдөрт 4 удаа хэрэглэнэ гэсэн үг. Гастрогел бүтээгдэхүүнийг хадгалахдаа хүүхэд хүрэхгүй газарт мэдээж хэрэг хадгална. Хоёрдугаарт нарны тусгалаас зайлсхийсэн хуурай сэрүүн нөхцөлд хадгална. Тэгээд хамгийн тохиромжтой нөхцөл гэх юм бол хөрөгчний хаалганд буюу нэмэх 2-оос нэмэх 8 градусд байдаг. Гастрогелийг ходоодны цочмог, архаг өвдөлт, гастрит, ходоод 12-3 гэдэсний шархлаа, улаан хоолойн өрөвсөл, туяа эмчилгээний явцад хоол боловсруулах хэрэгтэй эмгэгээс үүдэлтэй ходоодны өвдөлт, тэгээд мөн бусад ходоодны эмгэг болон өвдөлт үед хавсарсан эмчилгээнд бол хэрэглэнэ. Гастрогел бүтээгдэхүүнийг маань хөл болон жирэмсэн эмэгтэйд эхний 3 сард бол хоригддог. Тэгээд мөн диализ эмчилгээнд байгаа өвчтнүүдэд мөн хоригддог байгаа. Тэгээд гастрогел бүтээгдэхүүнийг 18-аас дээш наснд хэрэглэдэг баг шүү.